Өдөрч та бүхний өдрийн мэндийг хүргэе. Үндэсний мэдээллийн Монцомаг хамтлагийн энэ 7 хоногт той мэдээлэл бэлтгэн та бүхэнд анхны дугаарыг хүргэж байна. Бид улс эх оронд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээлэл, дэлхийд дахин болон фото гэрэл зургийн харилцаанд үлдсэн онцлог фото гэрэл зураг замун үндэсний мэдээллийн Монцомаг хамтлагийн 21 аймагт ажиллаж байгаа сэтгүүлчдээс ирүүлсэн орон нутагт өрнөсөн үйл явдлыг багцлан та бүхэнд хүргэж байна. Эхний мэдээллийг та бүхэндээ хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 80 дугаар ерөнхий санс шүүмжилд оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн байгаа. Тодотгон хэлэх юм бол Монгол Улсын хувьд бол сүүлийн жилүүдэд нэгдсэн үндэсний байгууллагт одоо ихэнх сахиулагчдын тоогоо нэмэгдүүлж байгаа. За мөн 7 дугаар сарын 11-ний өдөр одоо дэлхийн адууны одоо баярыг бол тэмдэглэдэг болсон гэдэг сүүлийн одоо мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр за мэдээж үүнд хэлбэл Монгол улс одоо мөн гендерийн эрхтгч байдлыг бол хангах чиглэл дээр анхаарж байгаа. За мөн дэлхийн эдийн засгийн форумын гендерийн зөрүүтэй байдлын үнэлгээний 2020 оны тайланд Монгол улс өнгөрсөн оноос одоо 20 байраар урагшилж 65 дугаар байрт орсон ийм үзүүлэлт байгаа. За мөн Аз нумхан далайн бүс нутагт 5 дугаар байрт ирэмтлэгдсэн гэсэн ийм одоо статистик үзүүлэлтийг одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий санс шүүмжилдээр бол хэлсэн байгаамаа. За Монгол улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд зөвтгөгчний аль багшаа тасралтгүй хилээж дэлхийн нийтийн болон бүс нутгийн их тайван аюулгүй байдлын төлөөх одоо үйл хэрэгтэл хувь нэмрээ бол оруулж ирсэн. Энэ хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах 16 үйл ажиллагаанд манай улсын 23 мянга гаруй одоо аль багш энхийг сахиулагчид бол оролцсон. Тэр дэх 800-ны өмнө их эзэн Чингис хаан их Монгол улсыг байгуулж монголчууд бидний өвөг дээдэс өрөнд орныг төрт ёс хууль цаазын дор төвшөтгэн Евразийн өргөн удам нутагт Монголын их амар амгаланг цогцлоож хүн төрлөختөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан түүхтэй юм а. Тэгвэл 8.10-ны тэр дэх дэлхийн дайны утаа замхраагүй хүн төрлөختний төгшүүр арилаагүй байсан тэр цаг үед нэгдсэн үндэсний байгууллага хэмээх их айл даян дэлхийн их тайван аюулгүй байдлын баталгаа дэлхийн улс орнуудын итгэл найдварын их өргөө болон сөндөрлөн болсон түүхтэй юм а. Тэр цагаас хойш энэхүү байгууллага хүн төрлөختний зам мөрийг гэрэлтүүлж улс орнууд инх таймнаар зэрэгцэн хамтдаа хөгжих итгэл найдварын гал галмт болон оршсоор ирлээ. Тиймээс бид бүхэн 8.10-ны тэртех нэгдсэн үндэсний байгууллагын анхлан тунхагласан эрхэм зорилго бүрэн хэрэгжиж чадсан эсхийг нухацтай эргцүүлэн бодож 800-ны тэртээ улс орнуудад инх таймнаар зэрэгцэн оршиж хүн төрлөختөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан Монголын их амар амгалангийн үзэл санааг шингэн Пагас глобалика буюу дэлхийн нийтийн амар амгалан тогтоож чадах хүчрэг нэгдсэн үндэсний байгууллага болохын төлөө бүх гишүүн улс орнууд хамтдаа зүтгэцгээе. За үргэлжлүүлэн та бүхэнд ирэх 2026 онд Монгол улсад цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 болно. За энэ үндсэн сэдвийн хувьд Монгол улс газар ус мод гэсэн энэ сэдвийн доор зохион байгуулалтаар төлөвлөж байгаа. За нийтдээ нэг 6-аас 10 мянган одоо гадны төлөөлөгчд бол ирнэ гэдэг урьдчилсан тооцоог бол зохион байгуулах хороноос бол ажлын албанаас гаргасан байна. За ирэх 2026 онд бол мэдээж тухайн хурлыг хүлээж авах одоо томоохон одоо бүтээн байгуулалт том заал болон за авто зогсоол гэдэг дэд бүтцийн одоо томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бол хийж гүйцэтгэх нь за 2026 оны төсөвдөр мөн энэ асуудлыг бол суулгахаар бол төлөвлөж байгаа. За үүнтэй холбоотойгоор одоо Монгол улсад цуврал одоо хилцүүлэг уулзалтуудыг бол зохион байгуулж байна. За энэ өнгөрсөн 7 хоногт бол байгаль орчны ахлах ажилтнуудын хурал болсон. За энэ хурлаар бол мэдээж цөлжилттэй холбоотой асуудал, за орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бол одоо хөнөө ярилцсан байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол цөлжилтөнд хамгийн их одоо өртөж байгаа улс орны тоонд бол багтаж байгаа учраас энэ COP17 дээр энэ асуудлыг илүү чухалчилж, за Монгол улсын цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд бас хувь нэмрээ оруулж байгаа энэ одоо талуудын 17 дугаар баг хурал чухал үүрэг оролцоотой юм а гэдэг зүйлийг бол ажлын албаныхан хэлж байна. Тэгэхээр энэ хуралд Монгол улс бэлдэн үү? За энэ хурлыг хүлээж авахд одоо зарцуулагдах хөрөнгө, санхүү, төсөв, бүтээн байгуулалт гэдэг энэ бүгдийг одоо үе шаттайгаар хэрэгжүүлж ирэх 2026 онд одоо энэ хурлыг бол Монголд хүлээж авахаар одоо дэлхийн нийтлэл зарласан байгаа. Энэ хурлыг зохион байгуулснараа Монгол улсдаа одоо хөрөнгө татах, за мөн уур амьсгал, цөлжилттэй холбоотой олон төсөл хөтөлбөрийг бас хэрэгжүүлэх энэ өргөн боломжийг одоо бүрдүүлж байгаа гэдгээр энэ хурлын бас нэг хэдэн онцлогтой
гэрэл зураг сурвалжлагчдын одоо энэ 7 хоногт онцолсон одоо фото зургийг хүргэе. За мэдээллийн Монцомагийн 21 аймагт бол сэтгүүлчтэй. За энэ удаад бид Дархуул аймгаас ирүүлсэн сэтгүүлч хэмдэг бид онцолж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд цагаан алт хөтөлбөрийг санаачилж байгаа. Дархуул аймгийн хувьд бол өнөөдрийн байдлаар 300 аж ахуй нэгж хөнгөн үйлдвэрийн чиглэлээр бол ажиллаж байгаа гэдэг ийм статистик мэдээлэл байна. За эдгээрээс арьс шир, ноос ноолорын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 27 аж ахуй нэгжүүдийг цагаан алт хөтөлбөрөд бол хамруулахаар банк санхүүгийн байгууллага болон Батлан даалтын санд холбогдох баримт төчийн материалуудыг бол одоо хөргүүлсэн байна. За энэ оны эхэнд холбогдох дүрм журамд заагдсан шаардлага хангасан хэсгийг нэгт судлан үзсэн 5 одоо аж ахуй нэгж байгууллагт цагаан алт хөтөлбөрөд хамрагдаж 29 тэрбум 411 сая төгрөгийн зээл авсан байна. Монцомагийн дэлхийн энэ 7 хоногт той мэдээллийг багцлан хүргэлээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт дахин шинэ мэдээлэлтэйгээр иргэн уулзъя. Баяр таа үзэгч та.